Монголын уламжлалт тоглоом наадгай. Дембэ. Дембэ нь монголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялах тоглоом бөгөөд уг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дембэ тоглох гол зарчим нь тоглогч хоёр гарынхаа хурууны нийлбэрийг нэгтгэн таах явдал юм а. Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга бүр ардын дууны аяар дембэтгэнч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж өг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар. Гар хурууны хөдөлгөөн хурц зэрэг нь авхаалч самбаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс энэхүү тоглоом нь хүний авхаалт самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм. Дембэ бол ихтэй үеэс монголчууд уламжилж ирсэн гүүгэн зуны ихэнх сарын хинийн хуруунд байлаа. Айргаа ихлээр чөөргөөрэн дембэдэж хороодож биентэйгээ одоо наадгайлдаг ийм заншилтай тоглоом уу. Энэ дембэ гэдэг наадаг тоглоомыг одоо энэ төв галахуул дамаад ар хангаа уур хангаа энэ дунд төв аймаг болгоомж энэ аймагуудад янз янзаар дембэдэг. Манай тэгтэл дембэ сайн уу, дембэ мэдхүү, дембэ бандан гэж эхэлдэг, янз янзаар эхэлдэг. Дембэ сайн уу тавэ манхан тасаа турван бандан таваарны гурвааги дембэ манманда Toyyaman vesenda, Kuhanguandan Tawahadurul Gufagin Weman, Tawsiman Taswe, Sansi Shongro, Tawsi Shambur, Gurvado, Weman, Turvahargan Mundoso. Turvati Tawati Surgi Koko Weman. Бусдаар бол бүх хурууга өөрөөр хэлбэл өөрийн тав нөгөө хүний 5 хуруу нийлээд 10 хурууны дотор тоог хэлээд жишээлбэл 7 домбон таасангүй гэж хэлэхэд би өөрөө 4 хуруу гаргачихад нөгөө хүнээс 3 хуруу гаргана гэж бодсон чинь 4 хуруу гаргасан тохиолдолд 8 болчхоор би таасангүй гэж хэлнэ. Ингээд цааш үргэлжлэхэд тухайлбал би 5-аар таалаа гэж аялгуулан хэлээд 2 хуруу гаргаад нөгөө хүнээс 3 хуруу гаргана гэж бодоод таасан тохиолдолд оноо авна. Ер нь бол бүх тоонууд нэртэй. Тухайлбал дембэ банданда 5-ын бандан таасангүй, 7 домбоо, найзын 8, 4 хүн бандан гэж хэлээд аялгуулан явна. Эхэлж 5 оноо авсан буюу 5 таасан хүн нь хождог байна. Ингэхдээ эхнийхийг таалаа гэхэд зүүн гарынхаа эрхий хурууг дараад 2 дахь таавал 7-оор хуруу, 3 дахь таавал дунд хурууга дараад 4 дахь таавал дембэ цацлаа гэж хэлээд 5 дахь дээрээ шууд хожно. Хамгийн түрүүнд 5 оноогоо авсан хүн хожсонд тооцогдно. Энэ манай нутаг орон нутаг монголчуудын зан заншил бол энэ насны ялгаргүй өвгөд гөгсөд хүүхэд чугдаггүй бол бүгд дембэдэд нааддаг. Тэр настай ч бай, өгсөн ч бай, залуу ч бай, хожигдсан хүн бол хожсон хүнээсээ тэр одоо энэ аягтай айраг гэдэг аршаанаа заавал гүйцээж уух заншилтай. Тух цохно гэж ингэж 3 байгууллагад гүйцээж уухыг тух цохно гэдэг байхгүй юу? А тэгэх чадахгүй бол зузаан байна, зодуулна хөөгээ заавал уулгадаг юм намтай. Тэгээд ямарваа нэгэн байдлаар хүүхдүүд эхлээ тоглоочвэ хоосон дембэ зүйл болдгоо. Дембэ бол тэрэн цээжтэй. Яагаад гэвэл өнөө гүү гэдэг энэ шимт хэдийг гаргадаг малчин суваар нь унаг хаян энэ тэргээд тэрийг бол их цэрлдэг. Тэгээд тэр сайхан айр гэдэг сархлыгаа ууж иддэг аяг тавганда энэ эднээсээ өөр юм аяглахыг бас цэрлэнэ. Бас гүү одоо цай уух ч юм уу хоол идэх бол оройтой. Монголчууд 13 дугаар зууны үед гүүний айргийг дэлгэрүүлж түгээмэл хэрэгжилж байсан. Айраг цагааг хэрэглэх нь эртнээс нааш Монгол угсаатны дунд өвлөмжлөн хадгалж ирсэн билээ. Монголчууд голдуу гүүний сүгээр айргийг эсгдэгч баруун монголчууд гүүний сүнээс гадна үнэний сүгээр мөн айрыг эсгэж уух нь бий. Монгол адууны сүнээс гаргаж авах айрыг химээх энэхүү ундаа нь дэлхийд ховор эм болохыг дэлхийн шинжлэх ухаан хэдийнэ нотолжээ. Одоо айргийг бол ер нь өндөр настай хүүхэд хөгсөн хөвөө эрэгтэй эмэгтэй гэдгийг ялгуулгүйгээр наадсан гэж ууж иддэг гэдэг шүү дээ.
Хэрв гэрд 10 хүн байвал Дембээчин хүн тус бүртээ дембээдэж наадах бөгөөд хоживол нөгөө хүмүүстэй хулаар айраг уулгаж хожигдвол өөрөө уудаг байна. Хөдөөний айлын 4-5 настай хүүхэд хүртэл дембээдэж сурсан байдаг нь хүүхдүүдийн авахаалдсан ба тоо тоолох чадварыг багаас нь хөгжүүлдэг. Хөдөө ялангуяа айрагтай нутагт дембээдэхгүй хүүхэд гэж ер нь байхгүй. Дембээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, 2 тоо угсруулан дуудахыг 2 давхар ая гин. Харин 3 тоог угсруулан хэлэхдээ гар хурууга хэлэх тооныхоо хүчтэй хөв дээр цочмог гарган аялдаг гэж урлаг судлаач Бадраа бичжээ. Голчлон Төв аймаг, Дундговь, Өвөр хангаа, Ар хангаа, Булган аймагуд дембээгээр нааддаг. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр айрагтай газрын тоглоом юм а гэдгийг бас илэрхийлж байгаа юм а. За дембээ бол одоо нутагт өөр өөрийн гэсэн одоо өрмөц аялгаутай байдаг. За зарим нутагт бол одоо алиграмаа дууны аянд шогшид дембээдэх тохиолдол байдаг юм а. Алтын торгон хатгийг задлаж сууна алиграмаяко заяна сурсан дембээ юуга захаас нова тоолж суунако Tuwa khoyro tjinban zura manzana dilgora theko Дембээг найр хурим унаг тамганы найр зэрэг баяр ёслолд дембээддэг гэсэн нутгийнхны яриа бий. Сүүлийн жилүүдэд үндэсний бахархал болсон энэхүү дембээ дембээдэх аялгау тоглоомыг нийтэд түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилгоор Төв орон нутагт олон тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байна. Адуугаараа айргаараа алдартай Булган, Дундговь аймгийнхан зуны дэлгэр цагт айрг үйлдвэрлэгчдийн баяр зориулан шилдэг дембээчтэй шалгаруулах уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг байна.